Сайн байна уу? Намайг Монголчин оюун цэцэг гэдэг би Fortlife компани Diamond цолтой бизнес гэрээ хийгээд ажиллаж байгаа хүн байгаа. Тэгэхээр таныг Fortlife компанитай гэрээ байгуулахаар шийдсэнд баяр хүргэе. Тэгээд хэрхэн бүртгүүлэх тухай танд баахан зөвлөгөө өгье. За тэгэхээр та интернет руугаа ороод www.fortlife.com гэж орохлоор энэ хуудас манд гараад ирнэ. Тэгэхээр манай бизнес дэлхийн маш олон оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа та мэдсэн байгаа. Тийм учраас бид нар эхлээд орноо сонгох ёстой. За select код руу оронгуудаа та аль хэвд амьдарч байгаагаа их сонгоод одоо жишээлбэл би Европод амьдарч байгаа. Тэгээд Чех улс гэдгийг сонгоод за хэрвээ та Монголд амьдарч байгаа бол Евроаз гэдэг тэгээд Монгол гэдгийг сонгох ёстой. За ингээд бүтээл хийхэд энэ руу орно. Энэ дээр анхаарах юм дандаа англи хэл дээр бичигдэх хэрэгтэй. Өмнөр бүх юм. За ингээд бүтээл хийж байгаа болохоор ингээд үргэлжлүүлэхдээ дараад цаашаа явна. За та Fortlife компанитай бизнес гэрээ хийхээр орж ийн үү? Аль эсвэл хэрэглэгчийн гараагаар орж ийн үү? Ердийн гараагаар орж ийн үү гэдгээс шалтгаалаад та одоо энийгээ чагтлах ёстой. Тэгэхээр би бол бизнес гараагаар орсон учраас энэ Diamond Fortlife гэдэг дээр чагтлаад үргэлжлүүлэлтээ continue гэдгээ гаргах ёстой. За ингээд дараад ирэнгүүт чинь Fortlife компаниас маш олон боломжуудыг танд санал болгодог. Тэгэхээр хамгийн эцсийн боломж бид нар сонголтоо өөрсдөө хийя гэдэг дээр ингээд чагтлаад гарах юм бол ингээд үргэлжлээд continue-га хийнэ. За тэгжээд personal info таны хувийн мэдээллүүдийг энэ дээр та бичих ёстой. Тэгэхээр энэ мэдээллүүдэд та хамгийн эхлээд нэрээ бичнэ. За last name дээр нь болохоор авгаа бичнэ. За email хаягаа бичнэ. За шүүс паспорт дээр нь болохоор та паспортаа кодоо мартахгүй тул та регистрийн дугаарынхаа сүүлийн 4 дугаарыг юм уу эсвэл утасныхаа сүүлийн дугаарыг бичих болно. За тэгээд confirm паспортын дээр нь давтаад энэ кодоо бичих. Паспортаа бичээрэй. Кодоо бичээрэй. За фон дээр нь утасныхаа дугаарыг бичнэ. Хэл сонголтоор та англи, герман, орос аль хэлийг ашиглах маань тэрийг сонголтуудаа хийх ёстой. За SSN tax ID дээр болохоор регистрийн дугаарыг бичих болно. За enroller ID, sponsor ID дээр таны бизнес дүүрч оруулсан хүний ID дугаарыг бичнэ. Sponsor ID дээр болохоор спонсорийнхаа ID дугаарыг бичнэ. Энэ дугааруудыг бичингүүд тэр хүний чинь овг нэр гарч ирнэ. Энэ хоёр баган дээр овг нэрүүд нь гарч ирнэ. Хэрвээ та ID дугаарыг зөв бичсэн бол овг нэрүүд нь гараад ирнэ. За адрес дээр хувийн гэрийнхаа хаягнуудыг бичээрэй. Гудамжныхаа дугаарыг, байшингийнхаа дугаарыг тийм ээ. Хаалганыхаа дугаарыг бичнэ. За city дээр хотынхаа нэрийг бичээд zip код дээр нь болохоор хотынхаа тухайн хотын шуудангийнхаа кодыг бичээд за country дээр ямар орн одоо энэ жишээлбэл Чехийг бүгдийг бичээрэй. За ингээд энэ бүхнийг энэ хаягийг хадгална гэвэл энэ дээр чагтаад авна. За тэгээд үргэлжлүүлнэ. За ингээд үргэлжлүүлэхээр бүтгэл яг бичигдсэн бол таны ID дугаар гараад ирнэ. Ингээд Fortlife компаниас ID дугаар авахлаар та бизнесээ үргэлжлүүлээд хийх бүрэн боломжтой болно. За энэ дээр бол би нөгөө миний овг нэр бичээгүй хувийн мэдээллийг тавиагүй учраас энэ алдаа зааж байгаа. Гэхдээ зүгээр бүтгэл хийгээд явагдахад энэ алдаа гарч ирэхгүй хаа. Гарч ирэхгүй. За тэгээд танд цааш тийш нь амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа.